Арлын Японоос өглөөний мэндийг хүргэе. Өнөөдөр 6 сарын 2-ны өдөр аяллаар ирсэнэгчтэйгээ Токиогийн Японы яг нөгөө талд нь Токиогийн оршдог зүүн талд нь биш хамгийн баруун талыг хязгаарын. Тэгээд яг Японы арал дотроо хэрнээ тэндээсээ ингээд илүү ингээд нарийнхнаар гарч ирсэн хэсэг буюу Нодо гэдэг нэг юм газар ирсэн байна. Би бол энэ хавтаа сайн мэдэхгүй. Энд чи яагаад ирсэн бэ гэхээр миний ажлын хэдэн хүмүүсийг ингээд зөөгөөд тэгээ багаж өдөртөө зөөх гэж ирсэн байгаа. Тэгтэл яагаад ирснээ шууд ирээд ойлгосон. Юу болсон бэ гэхээр түрүү жилийн хэдэн сард юм бэ гэвэл 7 баалын хүчтэй газар хөдлөл болсон юм нэгчээ. Тэгээд одоо энэ барилгууд нь бүгдээрээ ямар нэгэн байдлыг эвдрэлтэй болсон. Одоо бүгд харж байгаа тэр барилга ингээд нурч байгаа юм уу? Ингээд нурсан барилгууд асар. Тэр хойдолд одоо ингээд нурсан барилга тийчээ хүмүүс ингээд ажиллаж байгаа. Айгүй олон гадуудад хурж иж нураалт ажиллаж байгаа юм байна. Тэгээд ихчтэйгээ юу ч гэсэн хоёр далайн яг дээр үзэхэд ирчлээ. Тэгээд та бүхэнд мэдээлэх болно. Бүргэжлүүлэн. Баярлалаа. Баярлалаа. Хинтээ.